Монгол хүн сансарт нисний 45 жилийн энэ жил тохиож байна. Тус түүхэн нислийн үр дүнд Монгол улс хүний сансарт нисгсэн 10 дахь улс, тойрог замын судалгаанд зориулсан шинжилх ухааны багц хэрэгсэл боловсруулсан 20 дахь улс, сансарт гадаад орчны шинжилх ухааны хэмжилт хийсэн анхны 5 улсын нэг болсон юм. За тэгвэл дараагийн сансрын нисгэгч төрхөн цаг хугацааны асуудал гэдгийг салбарынхан онцоллоо. Зөвлөлт холбоот улсад өнөөдөр Москвагийн цагаар 17 цаг 59 минутад сансрын Союз 39 хөлгийг хөргөлөө. Нисгэд бол өнөөгийн монголчууд, манай залуучууд эрдэмтэн мэрэгд бүгдээрээ билээ. Энд чинь үшээ бэлтгэгдсэн залуучууд сэтгэл зүй оюун ухаанаараа мэдлэг мэрэгчлэрээ бие биедраараа бэлтгэгдсэн өчнөө сайхан залуучууд өнөөдөр олон байна. Одоо баг бидний үеийнхээс илүү оюун ухааны хувьд энэ сансрын шинжилх ухааны хөгжлийн хувьд илүү өндөр түвшинд гарсан залуучууд өнөөдөр зөндөө байна. Монгол хүн сансарт нисэх бол наадлын асуудал болж гол нь бол ямар зорилгоор яах гэж нисэх вэ гэдэг л хамгийн чухал байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд бол монголчууд өөрсдөө сансрын технологиг эзэмших ёстой. Дээр нь бол өөрсдөө тэрийг одоо ирээдүйд хөөргөдөг, өөрсдийнхөө иргэнийг хөөргөж чаддаг ийм хэмжээнд болох бол одоо бид манай улсын бас дараагийн 45 жил ч гэдэг юм уу тийм алсын зорилго байх ёстой гэж хардаг. Сансарт хамгийн анхны хүн ниснээс 20 жилийн дараа Монгол хүн сансарт мөрөө үлдээсэн. Тухайн үед 10,000 хүнээс 4 хүнийг сонгож тэднээс нэг нь л сансарт ниссэн. Бүгд найрамдах Монгол улсын баатар Гүр Аргачаагүй юм а. Ингэснээр Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц дэлхийн 101 дэх Азийн 2 дахь сансрын нисгэгч болсон. Тэгвэл сансрын нислэгийн энэ түүх технологийн туршилт, хиймэл дагуулын хөгжил зэргийг сонсохоор сурагч оюутнууд сансрын юм яриа уулзалтыг зорин ирж сансрын нисгэгч болох хүсэл тавьцснаа ярьлаа. Үнэхээр хүн ингэ сансарт гараад тэгээд Марс дээр очдог, ангар гариг дээр очоод эсвэл тэрийг ингэ хүний соёл иргэншлийг илүү өргөжүүлэх боломжтой бол яагаад энэ надаас эхэлж болохгүй юм бэ гэдэг тийм асуудлыг бол өөр дээр бол тавьсан гэж ойлгож байна. Тэгээд яг нөхцөл байдал цаг үеэс хамаарал бол сансрын нисгэгч гэдэг мэргэжил бол маш олон зүйлийг шаарддаг юм байна. Мэдлэг чадвар, бие физиологийн хувьд онцгой бусдаас чадвартай байх хэрэгтэй байна гэдгийг сая ч мэдлээ өмнө ч илүү судалж исэн гэсэн үг. Монгол улсын сансрын хөгжил нь ингээд сүүлийн жилүүдэд ямар хэмжээгээр хөгжсөн тэрийг мэдээд ингээ ер нь сая суугаад бараг би сансрын нисгэгч болчтой юм уу гэсэн нэг юм тийм нэг жоохон хүсэл төрсөн. Өнөөдөр Монгол бас сансрын технологийн мэргэжилтнүүдэд дэлхийн түвшинд бэлтгэж, дэлхийдээ хөл нийлүүл алтгаж байна. Манай улс 2017 онд Мазайла хиймэл дагуулаа хөөргөж, дэлхийн тойрог замд туршснаас хойш нийт 12 хиймэл дагуулыг эх орондоо бүтээж хөөргөд байгаа юм а.